Learn English with Lemonade англи хичээл эхэлж байна. Өнөөдөр бид нэр хичээлээр элэлтийн ерөнхий шалгалтын 2025 оны англи хэлний A хувилбарын дасгалыг хамтаа ажиллах болно. За ингээд хичээлдээ орцгоё. Бидний 1-р хэсэг Section 1 Grammar дөрвөн хэсэг орж ирж байна. Task 1 Choose the correct answer to complete the sentences. Өгүүлбэрүүдийг дуусгах the correct answer зөв хариултыг choose сонгоорой. Number 1 Something is becoming increasingly popular among young people lately. Lately, сүүлийн үед. Among young people. Young гэвэл залуу, people гэвэл хүмүүс. Залуу хүмүүсийн among дунд increasing. Increase гэвэл нэмэгдэх, increasingly гэвэл нэмэгдэлтэйгээр буюу ихээр popular алдартай байна. За is becoming гэхээр тийм болж байна, ийм болж байна гэсэн утгатай. Тийм юм тийм болж байна, ийм болж байна. Залуу хүмүүсийн дунд алдартай болж байгаа зүйл. За эндээс харах юм бол цагаан хооллолтыг ярих гэж байгаа хан. Бид нэр хариултаас нь ойлгож байна. За гэхдээ эндээс харвал шууд нэр үг байх хэрэгтэй гэдгийг нь харагдахаар D хувилбар хасагдж байна. За яагаад гэвэл энэ vegetate гэхээрээ идэвхгүй амьдралыг хэлдэг ургамалжилт буюу physical, mental талаасаа ямар нэгэн идэвхгүй байдлаар амьдраад байгааг vegetate хийх гэдэг. За тэгэхээр энэ дээр бол үйл үг байгаагаар зохихгүй гэдгийг бол шууд авах нь байна. За эндээс дараагийн хасагдах хувилбар нь бол vegetable хүнсний ногоог хэлдэг. Тэгэхээр хүнсний ногоо бол залуучуудын дунд алдартай болно гэж байхгүй. Тэгэхээр энэ бол биш байна. За C хувилбар дээр vegetarian гэх юм бол цагаан хоолтон хүнийгээ хэлдэг. Тэгэхээр тэр нэг хүн энэ дунд алдартай болж гинэ гэхээр маш сонин. Тэгэхээр C хувилбар бас биш гэсэн үг. За vegetation, vegetarianism хоёр байж болно. За эндээс бид нэр хэрвээ шууд мэдчихвэл ism төгсгөлтэйгээр нь энийг авна. Яг гэвэл энэ бол нэг юм трендийг заадаг хүмүүсийн юм үзэл баримтлалтыг илэрхийлдэг гэсэн үг. Тэгэхээр цагаан хооллолт нь боллоо гэд энэ vegetarianism орж ирнэ гэсэн үг. За vegetation гэдэг нь бол нэр үг мөн гэхдээ энэ бол ургамалжилт гэсэн утгатай. Ер нь бол тухайн нэг бүс нутагт хэдий хэр хэмжээний ургамал ургасан байгаа вэ гэдгийг бол энэ үгээр илэрхийлдэг гэсэн үг. За тэгэхээр хамгийн боломжтой хувилбар нь бол vegetarianism байх нэ. За дараагийнх нь next one number 2 Unfortunately she had blank friends for help. Unfortunately гэдгээр нь сөрөг утга орж ирж байна. Харамсалтай нь she had түүнд байсан юм аа. Friends найзууд for help туслах. За тэгэхээр хэдий хэмжээний ямар найзууд юм бэ? Бид нар хариултуудаас нь цөөхөн гэсэн утгыг харах гээд байгаа юм. За тэгэхээр мэдээж much гэсэн хэсэг хасагдана гэсэн үг. Тэнд туслах их найз байдаг ба гэх юм бол бид нар бол нэгдүгээрт much гэдэг нь бол тоологддгүй зүйл дээр хамт орж ирнэ. За хоёрдугаар гэх юм бол энэ дээр харамсалтай гэдэг дээр жоохон зохихгүй байгаа тань. Тэгэхээр much хувилбар хасагдлаа. За little болон few гэсэн хоёр сонголт үзлээ. Few гэдгийг бид нар тоологддог зүйлс дээр авдаг учраас little хасагдах нэ. Яг гэвэл friends гэдэг нь тоолж болно гэсэн үг. One friend, two friends байх нь. За биднэрт BC хувилбар a few болон few гарч ирж байна. Гэдгээр нь бид нэр эерэг утга илэрхийлдэг. Тэнд хідэн тусалчаар найз байдаг гэдэг ийм эерэг утга дээр ярихад хэрэглэнэ. Few гэвэл тийм сөрөг утга дээр хитгэн найз байдаг. За тэгэхээр бид нар unfortunately гэдгээс нь харах юм бол харамсалтай нь гэж орж ирсэн тийм үү? Харамсалтай нь түүнд туслах хитгэн найз байсан гэд жоохон бац зэрэг сөрөг утгатай орж ирж байгаа учраас few гэвэл хамгийн тохиромжтой ах нэ. Number 3 They blank leave at 11 o'clock last night because the last bus went at 11:20. За бид нар өгүүлбэрээ орчуулъя. Because учир нь the last bus сүүлийн автобус нь went явсан at тэнд энд 11:20 сүүлийн автобус явснаас тэд нэр орхилоо 11 цагт өнгөрсөн шөнө. За өнгөрсөн шөнө гэдгээс нь бид нар шууд энэ бол өнгөрсөн цаг дээр байх ёстой гэдгээр нь had to авч болно. За must leave гэх юм бол явах ёстой гэдэг утгаар ороод ирчихнэ. Тэгэхээр бац зэрэг сонин. За don't have to биш байх нь have to биш байх нь. За must гэдэг нь болохоор 11 цагт явах ёстой өнгөрсөн шөнө учир нь сүүлийн автобус 11:20-д.
За тэгэхээр энэ дээр нэгдүгээр цаг хугацаан дээр баг зэрэг зовхгүй байна. Тэгээд өнгө аяс дээр илүү их зовхгүй байна. Must гэдэг нь юмыг 100-аас 100 бүр заавал хийх ёстой. Had to гэдэг нь тэг шаардлагатай болсон, ингэх шаардлагатай болсон гэсэн утгатай. А need гэдэг нь бол бүр хэрэгцээ гэдгээр орж ирдэг. Тэгэхээр хэрэгцээ юу эсвэл хэрэгтэй юу гэдгээс бид нар had to гэдэг сонголтыг хийх нэ. Дараагийнх нь number 4. This is the bank blank was robbed yesterday. Yesterday гэвэл өчигдөр. Өчигдөр яасан? Was robbed. Дээрэмдүүлсэн банк чинь энэ байна гэж орж ирж байна. За тэгэхээр бид нар банк гэдэг нь юу гэдэг асуултанд хариулагдах зүйл тийм үү? Тэгэхээр бид нарт хүн буюу хэн гэдэг холбоос үзэхгүй эхний 3 хариулт шууд буруу боллоо. За тэгвэл DE дээр where which аль нь эсвэл where хаана юм бэ гэж орж ирж байна. Тэгэхээр банк гэдэг ууг нь бол тэр газар энэ газар гэж заачмаар юм шиг. Гэхдээ энэ дээр яг тэр банкнд дээрэмдүүлсэн ингээд алийг нь зааж байгаа болохоос биш газрын заагааг байна. Тэгэхээр хамгийн боломжтой хувилбар нь бол which байх нэ. За дараагийнх нь number 5. Would you mind not blank the radio until I finish with this phone call? За I finished би дууснаа with this phone call энэ утасны дуудлагыг until гэвэл тэр хүртэл энэ хүртэл гэсэн утгатай. Энэ утасны дуудлагыг дуусгах хүртэл would you mind та тэгжээж болох уу? Not тэгхгүй ингэхгүй. За хариултаас нь харах юм бол бид нэр turn on асаах гэсэн утгатай. Тэгэхээр энэ намайг уцаар ирж дуустал асаахгүй байж болох уу гэсэн үг байна. За эндээс бол бид нар харах юм бол нотын араас шууд нэр үг орж ирнэ. За бид нар тэгэхээр A хувилбар бол үйл үг, C үйл үг, E үйл үг гэдгээр хасагдаж байна. За тэгвэл B болон D хувилбараас харах юм бол D хувилбар бол зүгээр л phrasal verb-ийг заасан байдлаар орж ирж байна. Ямар ч тийм үйл үг болон одоо нэр үгийн шинж чанар агуулаагүй байна. Turning on гэд араасаа ing залгаад ороод ирэх юм бол энэ нь өөрөө нэр үг болоод хувирчдаг. Үйл үгийн араас ing заагаад ороод ирэх юм бол энэ нь шууд нэр үгийн шинж чанартай. Асаалт. За тэгэхээр бид нар would you mind гэдгээр нь шууд нотын араас үйл үг хувирсан байдлаар буюу жирүүнд үйл үг эсвэл нэр үг орно гэдгийг таньсан учраас хариултаас нь шууд сонгож болох нэ. Number 6 дараагийнх нь I occasionally go to the gym. Би хаяада жим руу явдаг. Occasionally гэхээр хаяад байх нь. But гэхдээ I should go. Би тийх хэрэгтэй. Blank then I do. Би хийдгээсэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл би хийдгээсээ илүү явах хэрэгтэй. Хариултан дээр байгаа frequent гэвэл илүү олон давтамжтай гэсэн утгатай. Би илүү их явах хэрэгтэй юм байна. За дайны гэдгээс нь харуул бид нэр more гэдэг сонголт нь орж ирнэ байх нэ. Тэгэхээр боломжтой хувилбар C, D байж орж ирж байна. За тэгэхээр A бол the most frequent хамгийн давтамжтай болчихно. За тэгэхээр биш гэсэн үг. Бас B биш, E биш болох нэ. За тэгвэл C, D хариултын аль нь вэ гэх юм бол бид нэр үүлийг тодтогож орж ирэх чинь илүү давтамжтайгаар гэсэн учраас more frequently байвал илүү их зохимжтой. За бид нар энэ орчуулгаагаа мэдж байгаа юм бол энэ бол харьцангуй амархан болоод ирчихнэ гэсэн үг. Тэгэхээр more frequent илүү давтамж гэж байгаа юм шиг. More frequently гэвэл илүү давтамжтайгаар гэж ингэж дайвар үг байдлаар тодтогож орж ирж байна гэсэн үг. За тэгэхээр C хариулт нь зөв байх нэ. За дараагийнх нь number 7. My boss complained blank my arriving late last week. My boss миний дарга complained гомдлоо. My arriving миний ирэлт яаж ирсэн? Late хоцорч ирсэн талаар хизээ. Last week өнгөрсөн 7 хоног. За тэгэхээр бид нар мэдж байгаа болвол complain гэдэг нь ерөөсөө of болон about гэсэн хоёр төгсгөлийг одоо дагварыг хойноосоо оруулж ирнэ. За гэхдээ энэ дээр бид нар яг нэг тодорхой зүйл жишээлбэл өвчин эмгэг байлаа гэхэд of гэж орж ирнэ. About гэдэг нь бол ерөнхий зүйл дээр хэрэгэлдэг. Тэрний талаар, энэний талаар гэж орж ирж байгаа учраас my boss complained about байх нь. Хэрвээ тэр хүн ганц нэг толгой өвдөлтсөн шүд өвдөлтийн талаар гомдолж байвал complained of гэж орж ирнэ. Нэг тийм specific байдлаар гомдолж байвал байх нь. Number 8. Droughts
blank not a complicated game. Complicated гэх юм бол тийм төвөгтэй, хүндрэлтэй ойлгоход хэцүү гэсэн утгатай. Drafts гэдэг маань бидний мэдих нөгөө checkers, British English-ээр даамыг хэлж байгаа. Checkers гэвэл American English-ээр муу адил даам гэсэн утгатай. Тэгэхээр даам бол тийм хүн ойлгохооргүй тоглоом биш ээ, тийм хэцүү тоглоом биш ээ гэсэн утга гарч ирэх чинь. За эндээс бид нэр харах юм бол drafts-ыг бид нэр олон тоо гэж авах уу эсвэл ганц тоо гэж авах уу шалгаж байна гэсэн үг. За гэхдээ game гэдэг талаасаа ороод ирж байгаа учраас энэ бол ганц тоо. Яагаад гэвэл даамыг ерөнхий байдлаар drafts гэж нэрлэж байгаа учраас энэ ширхэгчлэлийг яриаггүй. За магадгүй би хоёр шиг даамаа алга болгоцсон гэх юм бол drafts гэдгийг би олон тоо гэж харж болно гэсэн үг. Гэхдээ game талаасаа бол энэ ерөөсөө ганц тоо байх нь. Тэгэхээр ганц тооны боломжтой хоёр хөлбөр бол DE орж ирж байна. Гэхдээ has бол өмчлөлтийн байх. Тэгэхээр drafts has not gэх юм бол drafts бол тийм юм байхгүй болчихно гэсэн үг. Тэгэхээр энэ дэр хамгийн боломжтой хөлбөр нь бол is байх нэ. За дараагийнх нь number 9. The older he gets, blank he becomes. The older илүү хөгшин he gets тэр болно. Тэгээд wise гэдгээр нь ухаалаг байх нь. Илүү ухаалаг he becomes тэр болж гинэ. Өөрөөр хэлбэл хөгшрөх тусам ухаалаг гэсэн үг байх нь. За яаж бид нар энийг сонгох вэ гэвэл the older гэдгийг харах нь байна. The older гэдэг яг манай монголоор толгой холбдог шиг хэл зүгээр орж ирж байна. Тэр хөгшрөх тусмаа. За тэгэхээр үүнтэй төстэй хувилбаруудаас нь сонгоно гэсэн үг. The wiser байвал илүү их тохиромжтой. За уг нь бол wiser гэдэг нь өөрөө жишээлбэл D дээр байгаа илүү ухаалаг гэдэг нь зөвлөдөө. Гэхдээ бид нэр the older he gets гэж толгой холбож орж ирж байгаа учраас энэ дээр зөв хариулт нь бол A хариулт байх нэ.